Сэлэнг аймгийн хэмжээнд энэ жил 1.5 сая толгойн мал үйлчилж байна. Аймгийн хэмжээнд малчид 220 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг байсан бол өнгөрсөн зун урд сумдаар гандуу байсан учраас хадлан тэжээл авахд хүндрэлтэй байжээ. Гэсэн ч малчид 200 орчим мянган тонн хадлан авч чадсан байна. Цас их орсон учраас мал бэлчээрлэх боломжгүй. Иймээс өвс тэжээлийн нөөц зарим сумдын малчид дуусч байгаагаа учирлаж байсан юм а. За бидний Сэлэнг аймгийн Зудтас сумдад үйлчлэлтийн нөхцөл байдалтай танилцах явцад Сэлэнг аймгийн Орхонтуул сумын малчин Бат Эрдэнэ таарсан юм. За түүнтэй үйлчлэлтийн талаар цөөн хором ярилцлаа. За сайн байна уу та? Сайхан үйлчж байна уу? Сайн сууж байна. За сайн л явж байна. За үйлчлэлт ер нь хэр байна? Цасцууд ер нь бас танаа сумын нутгаар ямар хуу ах шиг байна хөө? Манай энэгээр зас ихтэй байна. Өвөл жоо хөндрөлтэй л байна. Тий. Ер нь бол цасны хэмжээ бас нэлээд зузаан баг шиг байна те. Ер нь бол нэмхэн газраа бол шагаагаар давж штэ. Тий, шагаагаар давж илээ. Энэ жил их зас их орлоо. Жохон малчид жохон юу л байна. Бичээр муутаал байж шиг. Өвс тэжээл нөөцөлж амжиг бас ер нь хэдийн хэмжээний өвс хадлаа авч чадв. Хадгалын жин жохон өвс авсаа. Малаа тэжээгэл тэгэл ажлаа. Авсан өвс тэжээл маань ер нь хэр дундарч байна. Одоо ер нь талдаа орсон шүү өгөөд. Одоо хавар байгаа шүү дээ. Тэгэхээр хавар одоо бас хэд зурах шиг байна. Сар гарна. Тэгээ одоо өнөөдөр ирчлээ гайгүй дулаарж байна. Одоо нэг жоохон өрөөдрөл гайг болноос. Тий. Танаа хаагурамт гэлж байгаа. Тэр хойтлын гэр. Манай нэг хүн ч нэг хүн доор. Энэ голд одоо ер нь хэд орчим айл үйлчж байна. Энд бараг нэг 10 айл байгаа. 10 айл байна. Тий. Малхуу тарга төвөрийг ер нь дэжгүй юу? Гэхдээ цаасдаг удаас гайгүй шүү. Тий. За баярлалаа. Зөвөр. За тэгээд үзэж та бүхэндээ Сэлэнг аймгийн Орхонтуул сумын нутаг дээрээс одоо малчтай манай үйлчлэлтийн нөхцөл байдлаас ямар байгаа юм бэ гэдгийг газар дээрээс сурвалжилж хүргэлээ. Өвлөг хохирол багтаад авахын тулд малчтын бэлтгэсэн хадлан тэжээлээс гадна аймгийн нөөцөд 120 мянган тонн өвс, 46 мянган тонн тэжээл бүрдүүлжээ. Гэвч энэхүү өвс тэжээлийн нөөц дундарч байгаа гэдгийг аймгийн хүнсгүйтэй аж ахуйн газрын дарга хэлсэн юм а. За бидний үйлчлэлтийн байдлаар нэг 210 мянган тонн өвс бэлддэг. Энэ жил бид нэг 200 мянган тонн өвс бэлдсэн байгаа малчтай бол зуршлаг бол их таар байсан шүү дээ. Ер нь бол наадам өнгөрч бороорч оройтсон. Гэхдээ манай аймгийн хувьд бол хойд сумуудаа бол газрын гарт сайтай байсны хавчинд бол хадлан тэжээл бол бусад сумдаа бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж за ингээд болцоогүйгээр боломж муутай газар нь боломжтой газараас хадлангаа бэлт хуваарлтыг хийгээд хөгжит бол хангалттай сайн бэлдсэн. Энийхээ хүчинд бас энийг давж байна. Аймгийн хэмжээнд үйлчлэлтэд хүндэрсэн сумдад яаралтай өвс тэжээлийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг малчид уламжилжээ. Иймээс Улсын хурлын гишүүн Д. Эрдэнэт Зудтас сумдад ажиллах үеэр 30000 бодол өвс 40 тонн тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгууллаа. Энэ онцгой байдлын газар дэх талархалтай байгаа. Яагаад гэвэл бас нэг үе бодоход энэ хүнд байдалтай газруудыг маш их тийм тогтоох чадвар нь өндөр болсон юм байна гэж харж байгаа. Тэгээд энэ жил бас улсын нөөцөөс олгож байгаа өвс тэжээлийн асуудлыг бол маш хурдан шийдэж байна. Малчд бол энэ асуудлыг бол нэлээд бас хүндэж ярьж байгаа. Ер нь цаашдаа бол моделийг хүндрэх нэ гэдэг. Тэгээд ямар ч гэсэн энэ удаадаа бол нэг удаагийн арга хэмжээг бол онцгой байдлын ерөнхий газартай хамтраад стажиг арга хэмжээ авчлаа гэж харж байгаа. Тэгээд одоо тал газраа бол нэг 25-аас 30 см, хонгорсон гууж ялгантаа нэг 45-аас 60, зарим газраар метр гаруй ийм зузаантай байгаа. Тэгээд шуурсны улмаас бол маш их хатурсан. Мал бол яг бэлчээрд бол явах ямар ч нөхцөлгүй яваач одоо туураа нь одоо халцрах мөн өвс олж идэх боломжтой учраас одоо мал бол суурин малганд орсон. Малчд бол одоо тэжээгэд эхэлсэн байгаа. Сэлэнг аймгийн хувьд үйлчлэлт хамгийн ихээр хүндэрсэн сум бол Орхонтуул. Тус сумын хэмжээнд 180 гаруй мянган мал үйлчилж байна. 10 сараас хойш 20 гаруй удаагийн давтамжтай цас оржээ. Иймээс малчид малаа тэжээгээд эхэлсэн учраас өвс тэжээлийн нөөц хүндрэлтэй байна гэдгийг сумын засаг дарга онцолсон юм а.